Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсын бүртгэлийн ерөнхий газар. Монгол Улсын засгийн газрын 2018 оны 144-р тогтоолоор баталсан нэг иргэн нэг бүртгэл үндэсний хөтөлбөрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын засгийн газар бүгд найрамд Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОИКА-тай хамтран улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд төрийн үйлчилгээг захим хэлбэрээр хүргэх төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Уг ажлын хүрээнд Монгол Улсын хууль зүйн дотоод хэргийн яам, сангийн яам болон бүгд найрамд Солонгос улсын КОИКА 2020 оны 1-р сарын 16-ны өдөр хэлэлцээрийн протокол гарын үсэг зурж КОИКАгийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг баталгаажуулсан юм. Төслийн хэрэгжилтийн өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор улсын бүртгэлийн ерхий газрын дарга Дэлгэр сайхан, тамгын газрын дарга Цолмон, бүгд найрамд Солонгос улсын КОИКАгийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Жу Хэннан, суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Ким Сун Янг болон бусад албаны хүмүүс захимаар хуралдлаа. Хуралдаанаар улсын бүртгэлийн байгууллагын аймаг нийслэл дэх бүртгэлийн бүх нэгжийг орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангах кампанийг бүгд найрамд Солонгос улсад тендер зарлан шалгаруулсан болохыг дуулгаж 2022 онд хэрэгжиж дуусгах төслийн бусад асуудлаар талууд санал солилцлоо. Төслийн хүрээнд улсын бүртгэлийн байгууллагын 21 аймаг 330 сум болон нийслэлийн 9 дүүрэг 171 хорооны улсын бүртгэгчийн ашигладаг компьютер болон бусад тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь шинжлэх, мэдээллийн сан нэгдсэн системийн сервер болон хадгалах төхөөрөмжийг шинжлэх, мөн мэдээллийн технологийн албан хаагчдын чадварыг бэхжүүлэх сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөд байна.